Зураг дээр 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн цаг агаарын мэдээг аймагуудаар нь харуулсан байна. Эдгээрээс Улаанбаатар хотынхоо цаг агаарын мэдээг харъя. Улаанбаатар хотод 3 градус. Өмнөгов аймагт тухайн өдрийн хамгийн их температур буюу -10 градус. Завхан аймагт тухайн өдрийн хамгийн бага градус буюу -6 градус байсан байна. Нэр дурдсан аймагуудаас хамгийн их ба бага температуртай аймагуудыг нэрлэнэ үү гэсэн асуултанд хариулъя. Хичээлийн сэдэв өхөл дооны жишгүүлдэл. Тухайн асуултанд хариулахын тулд температурыг хэмжих термометр гэдэг баачийг ашиглая. Улаанбаатар хотод -3 градус. Термометрийнхаа заалтыг анхааралтай ажиглацгаая. Тэгээс дээш 1, 2, 3 дахь зураасан дээр ирж байна. -3 градус маань тухайн зураасан дээр байрлана гэсэн үг. Завхан аймагт тухайн өдрийн хамгийн бага температур буюу -6 градус байсан. -6 градусын удаа хааханд байрлахыг бүгдээрээ харцгаая. Термометрийн заалт маань буурч байна. Тэгээс доош 1, 2, 3, 4, 5, 6 дахь зураасан дээр ирсэн байна. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн температур буюу -6 градус маань тухайн зураасан дээр байрлаж байна гэсэн үг байна. Термометрийн заалт буурсан учраас Улаанбаатар хотын температур буюу 3 градус нь их байх юм. Өмнөгов аймаг маань -10 градус гэсэн учраас термометрийн заалт маань тэгээс дээш 10 дахь зураасан дээр ирнэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын температураас Өмнөгов аймгийн температур их буюу термометр маань өсөж заана гэсэн. Дүгнээд хэлбэл -6 градусаас 3 градус маань их, 3 градусаас 10 градус маань их байна гэсэн үг ээ. Завхан аймагт хамгийн бага 6 градус, Өмнөгов аймагт хамгийн их 10 градус байсан байх нэ. Тухайн өдрийн цаг агаарын зургаас харахад Монгол улсын зүүн өмнө зүгт температур их, баруун хойд зүгт нь буурсан байдалтай харагдаж байна. Тухайн газрын зургийг ашиглаад газрын зураг дээр дурдгдсан аймагуудын температурыг термометрийн цэцлэмжтайгаар багаас нь их рүү ирэмблээрэй.